Орой минь үзэгчдээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Анализ хөтөлбөрийн ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад улсын хурлын чуулганы нээлт ямар онцлогтой болов үүний зэрэгцээгээр нүүрсний үн буурч байгаатай холбоотойгоор төсөвт тодтгол хийх хэсгээр улсын хурлын гишүүд ямар байр сууриас хандаж байна. За мөн инфляц бас 9.6% руу орчлоо. Цаашдаа өсөх хандлагатай байгаа. Энэ дээр бодлогын ямар зүйлүүд анхаарагдах ёстой вэ гэсэн энэ сэдвийн хүрээнд тантай ярилцах болно. За улсын хурлын хаврын чуулган нээлттэй хийлээ. Хэд хоног завсарласны эцэст хаврын чуулган буюу улсын хурл маань хаврын анх дугаар чуулганаа хийхүү нээж байгаа юм. Энэ удаагийн чуулган дээр бол нэг 20-с 40 орчим хууль тогтоолын төслийг хэлцэж болзошгүй гэсэн ийм таамгийг бол эхний ээлжинд дэвшүүлж байна. Гэхдээ ямар ч байсан нэг 20-д хуулийг бол хэлцэх дарааллыг улсын хурлын даргын зөвлөл бол баталсан гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. За тэгээ улсын хурлын дарга амар баясгалангийн зүгээс улсын хурлын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ бол онцлсон хэд хэдэн хуулиуд байлаа. Ялангуяа түүний хувьд болохоор нийтдээ сая энэ чуулганы завсарлагын үеэр 25 мянган иргэнтэй уулзлаа. 10 гаруй аймгаар явлаа. Үүний дараа бол ерөөсөө иргэд нэг л зүйлийг хэлж байна. Улсын хурлын гишүүн та улсын хурлын гишүүний ажиллаа л хий. Өөр бусад юм руу битгий сатаараадаа гэсэн ийм зүйлийг хэлж байна. Тийм учраас улсын хурлын 126 гишүүн хууль батлах, хууль тогтоох ажил дээр илүү анхаарч төвлөрч ажиллах шаардлагатай байна гэсэн ийм анхааруулгыг улсын хурлын хаврын чуулганы нээлтийн үгэндээ онцлол нь бол бас анхаарал татаж байлаа. За нөгөө талаас иргэд бол улсын хурлын гишүүдээс юу хүсэж байна гэдэг дээр нэлээд хариулт авлаа гэсэн ийм зүйлийг бас үгэндээ тодтоглоо. Тухайлбал улсын хурлын гишүүд хэн нэгэн улсын хурлын гишүүнээс за улсын хурлын даргаас иргэд бол ямар нэгэн амлалт хүсэхгүй байна. Харин сайн хуулийг батлаадаг. Тэр хууль нь хэрэгждэг байг. За хууль хүн бүрт эрх тэгш ижилхэн үйлчилдэг энэ тогтолцоог бий болгоод өгөө гэсэн энэ зүйлийг хүсэж байна. Нөгөө талаас энэ нийгмийн нэг юм оробсгай за нөгөө талаасаа тийм нэг баян хосны гэдэг шиг нэг юм зааг тогтцсон байна. Энэ заагийг арилгах дээр эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэний төлөө ажиллаа хий гэдэг ийм шахалтыг бол үзүүлж байна. Ялангуяа хөдөө орон нутагт сурж байгаа өсвөр насны сурагчид маань энэ асуудлыг хамгийн ихээр хөндөж байна. Боловсролын системийн зааг ялгаа маш их боллоо. Орон нутагт мэрэгжлийн багш нар алга байна. Түүнээсээ болоод сурах ёстой үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн ийм шүүмжлийг өсвөр насны сурагчид буюу ялангуяа төгсөх ангийн, ахлах ангийн сурагчид бол хэлж байна гэсэн энэ зүйлийг хэлж байна. Тэгэхээр үнэхээр ч энэ бол бас нэг талаасаа бодох ёстой зүйл юм аа. За нөгөө талаасаа шудраг ёсны зарчим бол алдагдсан. Энэхүү зарчмыг алдагдсан нөхцөл дээр бол бас энэ улсын хурал засаж залруулах ёстой. Тэр дундаа хүний эрхийн энэ хамгаалсан хууль эрх зүйн орчнуудыг бол сайжруулах ёстой маа гэсэн энэ зүйлийг ярьж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд болохоор нэг 800 орчим хууль, за түүнийг давсан хэдэн мянган журам үйлчлээд байгаа. Эдгээр журмууд нь бол хуулиасаа давсан журмууд их байна. Тийм учраас энийг зэгцлэх нь энэ хаврын улсын хурлын чуулганы гол ажил байх болно гэдэг зүйлийг амар баясгалан тодтоглоо. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, захим хичээлийн зохион байгуулалт дүлмэг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг та бидний шийдэх асуудал мөн. Нийслэл цөөрөн газарт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцтмал болсон. Хотын дэд үтцийн төлөөлөлт, иргэдийн таатай амьдрах орчинг бий болгоход чиглэсэн оновчтой зөв байх учиртай. Гэр орооллыг барилгажуулахад эрүүл мэнд боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхдээ зэрэгцэн хоригдлогдсон олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой. Хотын тулгымцсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ үндсэн хууль заасан хүний эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү үйлрийг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралд авахыг хүсье. Бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн хөгжилд хүрэх боломжгүй. Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж, эрхтэг ширэгжиж, хууль дэдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын цогцт харилцаа алдагдсны улмаас хууль биш, харин журам ноёлож байна. Албан тушаалтны үзмжээр хандах, авилах, хүн суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ. Тиймээс хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар үзмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар хэлтсэн шийдвэрлэнэ. За мэдээж хэрэг эдийн засгийн хөндийг өөрч яваа хувийн бизнес эрхлэгчдэд дэмжих төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэхүү төрийн бодлого юугаар илэрх ёстой вэ гэхээр татвар түүний
цогц бодлогоор илэрх ёстой юм а. Тийм учраас улсын их хурлын хаврын чуулган дээр бол Монгол улсын засгийн газраас давтарын багц хуулийн өөрчлөлтийг оруулна гэдэг ийм амлалтыг бол ерөнхий сайд өгчөөд байгаа. Улсын их хурлын дарга ч гэсэн энэ хаврын чуулганы гол хилцэх хуулийн төсөл нь бол энэ лүү чиглэнэ гэдэг энэ зүйлийг ярьж байна. За нөгөө талаас монополийн эсрэг энэ хуулийн асуудлыг бол бас зохицоор нь шийдэх ёстой. За мөн стандартын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хот тосгоны тухай хуулийн асуудлыг бид нар шийдвэрлэх ёстой. Ингэснээр амьдрах таатай орчныг бүрдүүлэх энэ эрх зүйн орчнууд бүрднэ гэдэг энэ зүйлийг ярьж байна. Нөгөө талаас хамгийн гол зүйл бол хүний эрх хэрэгчлөөг хамгаалсан энэ хууль тогтоомжууд дээр бол улсын их хурлын гишүүд анхаарах ёстой юм а. Энэ дээр бол бас анхаарлаа хандуулж ажиллаарай гэсэн ийм зүйлийг бол улсын их хурлын дарга амар баясгалан нээлтийн үгэндээ тодотгож өглөө. Одоо үйлчилж байгаа татврын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг дунд том бизнес хамтдаа зэрэгцэн өргөжинд хэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татврын эргэцэн шинжилэл хийх нь чухал юм а. Мөн хэд өндөр байгаа зарим төрлийн татврын хөв хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татврын дарамт төвсөж, өсөж хөгжөхөд саадуулж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь та бидний үүрэг юм а. За энэ мэтэр 20 гаруй хуулийн төслийг бол улсын их хурл хаврын чуулганаараа хэлснэ гэсэн төлөвлөгөөнд улсын их хурлын дарга багтаасан байна. 2024-өөс 28 оны парламент гараан дээрээсээ бол хэлцэх хуулийнхаа ерөнхий концепцийг гаргаж чадсан гэдэг ийм зүйлийг яриад байгаа. Тэгээд улсын их хурлын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулагдаад тэдгээр ажлын хэсгүүд маань хууль боловсруулах, хуулийг судлах, одоо байгаа хуулиуд дээр засаж залруулах хэрэгтэй юу байгаа гэдэг ийм судалгаануудыг явуулж байгаа. Тэгээд энэний эхлэл нь бол энэ хаврын чуулган дээр бол яригдах хуулиуд байх болно гэсэн ийм тодтголыг өгж байгаа. За нөгөө талаас мэдээж хэрэг засгийн газартайгаа парламент хэрхэн уялдаж ажиллах ёстой вэ гэдэг энэ асуулт бол хаврын чуулганы ихэн дээр бол яа харахгүй хариултыг нэхлээ. Учир нь намрын чуулган завсарлахын та зэрэгцээд улсын их хурлын гишүүн Лодой Самбуу засгийн газрыг огцруулах хэсэг асуудлыг бол бас тавина гэдэг. Ингээд бас өөрийнхөө бланк дээр бол гарын үсэг цуглуулна гэсэн ийм яриа гаргасан. Энтэй холбоотойгоор ч гэсэн хаврын чуулган эхлэнгүүд л энэ засгийн газрын хувь заяаг дэнслэх гишүүд хэн байх вэ? Яах вэ? Лодой Самбуутай нэгдэхүү үгүй юу гэсэн ийм асуулт урган гарч байсан. Тийм ч учраас улсын их хурлын дарга амар баясгалангийн зүгээс засгийн газраа дэмжсэн хэлбэрээр улсын их хурл ажиллах ёстой гэсэн ийм зүйлийг бол энэ дээрээс хэлсэн хамгийн их анхаарал татсан юм а. Ягаад ингэ хэлчихв гэхээр улсын их хурл бол бас энэ засгийн газарт итгэл хүлээлгээд энэ хамтарсан засгийн газрыг ажилуулъя гэд мөрийн хөтөлбөрийг нь батлаад дөнгөж 6 сар болж байна. Тийм учраас 6 сарын дараа одоо огцруулъя гэд яриад явж болохгүй. Цаашдаа яавал илүү энэ засгийн газраас үр бүтээлтэй ажилуулыг авах ёстой вэ, хийлгэх ёстой вэ? Нөгөө талаас 14 мега төслийг нь хөдөлгөх тэр боломжуудыг нь улсын их хурл гаргаж өгөх ёстой гэсэн ийм зүйлийг улсын их хурлын дарга тодтогч байгаа нь бас их анхаарал татлаа. Хаврын ээлжид чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл шалтгааныг наривчлан авч үзэж, уул үндэстэй шийдвэрлэх асуудлыг шилээ даран хүлээж байна. Нэгдүгээр улсын их хурл мега төслүүдийг хэрэгжих хэрэгцэн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. Геополитик эдийн засгийн харилцааны эзэгтэй энэ цаг үед улсын их хурл төрийн эрх барих дэд байгууллагын хувьд төрийн бодлогын доктортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын доктортой байдал, институт хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрт зөв хандлагыг харуулах шаардлагатай байна. Улсын их хурлын энэ бүрэлдэхүүн баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 28 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорж, яаж ажиллахыг бид батлаад ердөө 6 сарын нүур үзэж байна. Улс төрчлөлт, намчирхал, талцал хуваагдал гэхээс илүү шин тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурцгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, за түүнд нь дашуур өгөх ёстой хүмүүс бол яхахгүй улсын их хурлын гишүүд. Гэхдээ хамтарсан засгийн газар байгуулагдсан. Энэ 3-4 намын хамтарсан засгийн газар. За улсын их хурл 5 намын төлөөлөл байгаа ч гэсэн нөгөө 2 нам ч гэсэн бас засгийн газраа хайсраг юм ярихгүй юм болчлоо гэд ийм шүүмжлүүд бол ард иргэдийн дунд байна. За нөгөө талаас парламент нь ямар ч байсан хаврын чуулган дээр засгийн газрынхаа бодлогыг аль болох дэмжиж явъя. Зөвийг нь зөв гэд ингээд таашаагаад одоо дашуурдаад явъя гэсэн ийм зүйлийг бол улсын их хурлын дарга хэлж байгаа нь нэг талаасаа ерөнхий сайд улсын их хурлын дарга хоёр бол нэг зорилготой байгаа юм байна гэсэн ийм таамгийг дэвшүүлж болохоор байна. Нөгөө талдаа одоохондоо улсын их хурлын даргын зүгээс улс төрийн ийм хатуухан тоглоомыг энэ удаадаа өрнүүлэхгүйгээр
илүү ажил хэрэгч асуудалд хандъя гэсэн ийм байр суурийг илэрхийлж хүүдэ гэсэн ийм улс төрийн таамагч гэсэн явж байна. За энэ бол хэдий болтол вэ гэдэг бас асуултыг нэмдэг байх хэвээр. Ягаад гэхээр 26 он гараал ирэх юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуул 27 онд болох учраас энэ сонгуультай холбоотой улс төржилт бол эртлүү ирчиг авна. Одоо бол ерөнхийдөө ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын улс төр эхэлж эхлэв. 126 парламентын гишүүд ч гэсэн дор бүрний энэ тэнд бол энэ улс төрийг эхлүүлээд яриад яваад байгаа ийм дүү зураг ажиглаж байна. Тийм учраас засгийн газар хийх ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх. За нөгөө талаас Монгол улсын төсөвдөр эрсдэл үүсч болзошгүй байгаа энэ цаг үе дээр бас улсын хурл засгийн газар хоёр талдаа гарчаад талцад тоглоод байж болохгүй гэсэн ийм болгоомжл улс төрийн хөрөөнийхэнд байгаа учраас энэ удаа амар хязгааллангийн үгэн дотор бол яхахгүй засгийн газрыгаа дэмжиж ажиллая улсын хурл гэсэн ийм үг тодотгод орж ирлээ. За ерөнхийдөө амар хязгааллангийн үгэн дээр анализ хийгээд үзэх юм бол нэгдүгээрт хуулиудаа батлах дээр улсын хурлын гишүүд илүү анхаарч төвлөрч судалж ажиллах ёстой. Өөрөө судалж ийн гэдээ өөрөөхөө ярих биш. Өөрөө л бусдаас буюу эрдэмтэн судлаачдаас энэ зөвлөмжүүдийг авч явах ёстой юм а. 126 гишүүний гол ажил бол хууль тогтоомжоо батлах, түүнийгээ уншиж, судлаж, бас иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хэлбэрээр гаргахад өөрийнхөө ажлыг зориулах ёстой гэсэн ийм үнцэг харагдлаа. За нөгөө талаасаа бол энэ хуулиудыг батлах дээр, за хуулиудыг хилцэх дээр ажлын хэсгүүд дээр бол бас энэ олон нийтийн саналыг авах нь чухал байна. Нөгөө талаас хүний эрх хэрэгчлөөг хязгаарласан энэ хууль тогтоомжуудыг засах тал дээр бол улсын хурл манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн ийм зүйлийг тодотгож өглөө. За 3 дугаарт мэдээж хэрэг Монгол улсын засгийн газрыг бол дэмжиж ажиллах нь энэ удаад бол хаврын чуулганы гол бас концепц болно. Ялангуяа хаврын чуулганаар бол улсын хурлаас бол засгийн газрыг дэмжсэн тодорхой бодлогуудыг бол гаргаж ажиллах ёстой гэсэн ийм зүйлийг тодтогч өгсөн улсын хурлын хаврын чуулганы онцлогийн эхлэл байлаа гэж болно. Хаврын чуулганы эхлэхдээ зэрэгцээд хөндөгдсөн нэг асуудал бол төсөвд тодтгол хийх үү гэсэн энэ асуулт байсан юм а. Учир нь юу вэ гэхээр төсөвд тодтгол хийхгүй бол эрсдэл үүсэх юм биш үү гэсэн ийм анхааруулга улс төр эдийн засгийн хүрээнийхэн дээр яваад эхэллээ. Яг харахгүй энийг ч гэсэн улсын хурлын дарга хаврын чуулганы нээлтийн үгэн дотроо тодтогч хэлж байлээ. 2024 оны төсөвдөр цугларж исэн орлого, за мөн нүүрс уул уурхайн баялгаас оруулж ирж исэн орлого 2025 оны эхний 3 сарын байдлаарх орлого 2 бол зөрүүтэй байна. Тийм учраас энэ улсын төсвийн орлого бол дасалжид болзошгүй эрсдэл үүсчихжээ. Нөгөө талаасаа бид нар бол алдагдлаа хүлээх ийм эрсдэлээр бэлэн байгаа юу? Энэ дээр ч гэсэн улсын хурлын гишүүд маань анхаарч бас бодлогыг бас тодорхойлж, өөрсдөө тодорхой хэмжээний байр суурийг илэрхийлж явах ёстой шүү гэсэн ийм зөөлөн чимхэлтийг бол өгөөд амжлаа. Үүсэт байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засаг дарамт болохгүйгээр ард иргэдийн амжиргаанд агцтай байхыг зорж ажиллахыг засгийн газраас шаардах, биелэлтэнд анхаарч ажиллах нь улсын их хурлын үүрэг юм а. 2024 оны жилийн эцсийн эдийн засгийн өсөлт нь 4.9%-тай, инфляц 9.2%-тай, төсвийн тэмцэл хасах 1%-тай, төлбөрийн тэмцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум доллартай гарсан. Харин энэ 2 дугаар сарын эцсээр инфляц 9.6%-тай, гадаад худалдааны тэмцэл 294 сая ам.долларын ашигтай. Гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол төвхийн эд болох нүүрсний үн бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч 1-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9%-аар бага төвлөрч төсвийн тэмцэл 493 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан байна. 2024 оны 1-р сард төсөвт 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжлтийг хадгалах нь үүсэт байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлээс нөхцөлдсөн эмзэг байдлаас гарахын тулд дотоодын эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. За мэдээж хэрэг 2025 оны төсвийн төсөл дээр 1 тонн нүүрсийг бол бид гадаад зах зээл дээр 105 ам.доллараар борлуулна гэдэг ингээд төсөөлөд төлөвлөөд 2025 оныхоо төсвийг баталчихсан. Ингэхдээ нэг 83 сая тонн нүүрсийг зарж түүнээсээ олсон орлогоо бол улсын төсөв дээр цуглуулна гэдэг. Ингээд их өөдрөгөөр бол бид нар баталсан. Тэгээд дэлхийн худалдааны дан өрнөж болзошгүй байна. За Америк Хятадын харилцаа
асуудал үүсч болзошгүй байна. Орос, Украины дайн, за мөн бусад ойролт орнд гэхэд энэ геополитикийн олон асуудлууд үүсч болзошгүй байна. Америк, Европын холбооны хувьд ч гэсэн бас нэлээд өөрчлөлтүүд гарах нэ гэд ингээ болгоомжлыг хилээд байхад бол ямар ч байсан төсвийг бол их өөдрөгөөр төсөөлсөн. Ингээд алдагдлыг бол бууруулсан хэдий боловч ер нь бол төсөв бол их боломжгүй төсөв болчлоо гэдэг ийм анхааруулгыг 2024 оны 12 сард бол олон хүмүүс хэлж байсан юм а. Тэгээ өнөөдөр харин гор нь бол одоо ингээд ажиглагдаад эхэлчлээ л дээ. Өнөөдөр бол улсын төсөв цугларж байгаа ялангуяа нүүрснээс орох ёстой орлого бол тасалдаад эхэлсэн байна. Нүүрсээ бид нар цаг тухайд нь зарж борлуулж чадахгүй байна. Шууд нүүрс худалдан авах сонирхолтой гадаад буюу бүгд найрамд хятад улсын худалдан авагч тал маань бол багассан байна гэд. Ингээ асуултууд бол маш их эрсдэлтэй бий болж эхэлж байна. Тэгээ энэ бүхнийг ажиглаж байгаа улсын хурлын гишүүдийн зүгээс ч гэсэн яг өнөөдөр биш юмаа гэхэд 6 дугаар сард ерөнхийдөө тодгол хийж болзошгүй нөхцөл байдал руу бид нар орчлоо гэсэн ийм зүйлийг ярьж байна. За сангийн сайд Жавхлангийн хувьд болохоор төсвийн алдагдлын 3 их 80 руу ороод ирэх юм бол ерөнхийдөө төсвийн тодгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал руу орноо. Одоогоор бол энэ нөхцөл байдал руу хараахан ороогүй байгаа учраас шууд тодгол хийнэ гэдэг ийм яриа гарахгүй гэсэн тайлбарыг өгч байна. Шинэ парламент бүрдээд 24 онжинго төсөв ярьсан. Өөр асуудал баг хэлцээгүй баг. За энэ 3 удаагийн төсөв ярилцах үед гурвууланд нь одоо ийм эрсдэл байгааг манай гишүүд бол олон гишүүд сануулж хэлж ирсэн. Эрсдэл байна. Бага боломжиндаа хүрэх ёстой. Төр данхааж байна. Баялагын хараал ойрхон байна гэдгийг сануулж ирсэн. Тийм ч учраас төрийн үргүү зардлыг төрөөс өөрөөс нь эхлэх ёстой тухай сануулж ирсэн. Маш их өдрөг зүйл ярьсан. Худлаа ярьж ирсэн 2-3 сарын дараа биш 2-3 хоногийн дараа гүйцэгдээд исэн шүү дээ. 3 их 80 хүртэл тасартал нь хүлээе гэд байгаа би логик нь ойлгохгүй байна. Нөхцөл байдал угаасаа хүндэрх нь тодорхой байна. Нүүрсний үн багасж байгаа энэ нөхцөл байдалд бол энэ жилдээ бол яалтчгүй төсөв тодтох хэрэг шаардлага гарна гэж харж байгаа. Түүхийн эдийн үн буурж байгаа. Ялангуяа нүүрсний үн буурж байгаа тий. Бусад ус түүхийн эдийн харьцангуй гайг байх шиг байна. Энэ нөхцөлд бол бид дахиж нэг энийг харах шаардлага дахиад нэг 2 сарын хугацаанд ч юм уу 2-3 сарын хугацаанд гарах байх л гэж бодож байна. Энэ ажлын засгийн газарт энэ оны 1-р болон 2-р улиралдаа багтаагаад тодорхой одоо асуудлуудаар эргэж танилцуулах үүрэг чиглэл өгсөн байгаа. Түүний 1-р яалтчгүй энэ одоо гадаад үрийг яаж одоо менежмент хийж гин яаж зохицуулж гин энийг багасгах тал дээр арга хэмжээ аваад одоо улсын хурлд танилцуулаа гэсэн байгаа. Тэгэхээр энэ бүгдэнтэй холбогдоод ер нь энэ оныхоо ондоо багтаагаад оныхоо эхний хагасд ч юм уу багтаа бараг төсвийн тодтгол хийх шаардлага үүснэ байх гэж бодож байгаа. Энэ бүтэн жил нүүрсний үн яг 80 дээр одоо ийм голчтой байгаад за засгийн газар одоо зардал хөрөнгө оруулалтууд дээр одоо хэмнэлт гарахгүй, за хөрөнгө оруулалтуудаа одоо ирэмблэхгүй, за төсвийн орлого талдаа өөр арга хэмжээ, за экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээнд авахгүй байлаа гэж ингэж үзэхэд нийтдээ одоо жилийн эцрүү 1.5-ын голчтой за нэмэх хаснаар 390 мянган ийм депозит дотор төсвийн алдагдал бүртгэр байна. Тэгэхээр 1.5-ын гол одоо их 80-ийн ийм голчтой ийм алдагдал үүсэх зүгээр хамгийн муу тооцоололтоор бол ийм байгаа. За тийм учраас ямар ч үсэн эхний одоо жилийн эхний хагаст бол бид орлогоос хамаарсан төсвийн тодтол хийх ийм шалтгаан үүсэхгүй. Тэгэхээр бид нар жил болгоны улирлынхаа хэмжээгээр ерөнхийдөө энэ прогнозоо гаргаж эдийн засагчид бол тооцож явдаг. Тэгээ 2025 оны 3 сарын нөхцөл байдал 2024 оны 3 сарын нөхцөл байдал хоёрыг харьцуулаад улсын төсвүүдээр орж ирж байгаа орлого, зарагдаж байгаа нүүрсний хэмжээ эдрийг харьцуулах юм бол тэнгэр газар шиг л ялгаатай байна л да. Бид 2023 онд нэг 70 гаруй сая тонн нүүрс зараад олж исэн орлогыг өнөөдөр 2025 онд 100 сая тонн нүүрс зараад олох хэмжээний ийм л нөхцөл байдал руу орчлоо. Нэг үгээр хэлэх юм бол бид нар зарж байгаа нүүрсний хэмжээ өсөд байгаа боловч олж байгаа орлогын хэмжээ бол тэр өсөлтөө бол давж чадахгүй байна. Тийм учраас Монгол улсын төсөвдөр нүүрсийг тэдэн тооныг зарна. Тэгээд бид нар тэдэн төгрөг олно гэж ингэж төсөөлдөг энэ төсөөллийн аргачлалаас бол өнөөдөр болохгүй бол өөрчлөхгүй бол болохгүй болчихжээ гэсэн ийм л зүйлийг бол эдийн засгчид хэлдэг боллоо. Яг тэгэхээр манай борлуулж байгаа зах зээл маань бол ганцхан газар. Бүгд найрамд хятад ард улс. Тийм учраас тэр улсынхан маань төлөвлөгөөд эдийн засгтай. За эдгээр 80 саяыг зарах юм байна. Бид нар 80 саяыг нь энэ төгрөгөөр худалдаад авчих юм бол болох юм байна.
Гэтэл нөгөөдхийн бид нар 70 саяыг зараад тэр төгрөгөөр авах хэмжээний орлогыг л олох юм хэмжээ рүү ороод байгаа учраас энэ дээр бодох хэрэгтэй. За нөгөө талаас нүүрсний энэ дасалдал үүсч болчихгүй байна гэж. Юу гэхээр 83 сая тонныг зарна гэд төсөөлжсэн. Цаашдаа одоо хэрвээ үнэн ингээ унаадах юм бол 100 саяас ч илүү зарах ёстой гэдэг ийм зүйлийг улсын хурлын гишүүд за нөгөө сайд нар нь яриад эхэлсэн. Гэтэл нүүрсийг авж байгаа газар маань авахгүй байх магадлал өндөр болоод эхэллээ гэдэг энэ зүйлийг ч гэсэн эдийн засгчид анхааруулад эхэллээ. Нүүрс нөхцөл байдлыг болзошгүй хэмээн жилийн өмнө анхааруулж ирсэн. Тийм ч учраас бид төсвийг нэлээд танах хэрэгтэй, өсөлтийг нь хязгаарлах хэрэгтэй гэдэг байдлаар зөвлөмжүүдийг өгч ирсэн. Улуурхайн салбартай холбоотой хэд хамаарал, тэр салбартай холбоотой хэд өндөр өсөлт нь яг өнөөдрийн тулгараад байгаа шиг ийм бууралтай үед нэлээд том эрсдэл сорилт болох юмаа гэдгийг бол анхааруулж ирсэн. Одоо өнөөдрийн бидний дүгнэлт бол өмнөхөөс өөрчлөгдөж байна. Нэгэнт бидний өмнө хамаагүй гарцаагүй тэр том сорилт нь бол тулчлаа. Нөлөөлөл нь аль хэдийн илэрсэн байна. Тийм учраас бид ер нь эдийн засгийн өсөлт бусад тоонуудаа загварыг үрдүн дүндэслэл нь санал болгохоос гадна бид төсвийг цаашдаа ер нь алдагдгүй хэвээр нь явуулах ёстой. Одоо эрсдэлтэй өнөөдөр богино хугацаанд дунд хугацаанд эрсдэл тулгарч болзошгүй үед бол төсвийг аль болох даруухан хязгаарлагдсан зардлын өсөлтийг нь хязгаарлалт ийм төсөв байх ёстой. Алдагдaltaгүй төсөв хэвээр нь явуулах ёстой гэдэг ийм зөвлөмжүүдийг өгч байна. Логистикийн асуудлууд нь бол мэдээ шийдэгдэх баг хоёр талаас. Зүгээр биднэрт байгаа мэдээлэлээр юу гэж нөхөр хятадын тал дээр бас тодорхой хэмжээний нүүрсний хоригдол үүссэн байгаа гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр одоо бүтээгдэхүүний маань үн унаад байхад тэрийг улам ихээр нийлүүлээд авах мэдээж хэрэг ухаалаг шийдэл биш. Тийм учраас бид нар тэн дээр айхтар их одоо 100 сая тонн руу хүрэх гээд 100 сая гэдэг тоо руу одоо хошууран дайрах бол ямар шаардлагагүй. Магадгүй 80 чинь үнэхээр оптимал тоо байж болно. Тэгвэл энэс илүү гарах хэрэггүй шүү дээ. Байдал сангийн юм яаж ажиллах вэ гэхээр гарах зарлага зөв иргэн бэлжилгаалах тухай асуудал байдаг. Тэр нь бол аль хэдийн засгийн газар баталсан журмын дагуу хийдэг. Эхний ээлжинд орлоготойгоо уялдуулаад цалин тэтгүүл хоолны толон ч юм уу яг нөгөө иргэдийн амжилттай холбоотой халамжийн санхүүжилтүүдийг санхүүжилт. Дараа нь худалдан авалт нөгөө байгууллагын тогтмол үйл ажиллагаа хэлхэгтэй холбоотой асуудлыг санхүүжүүлнэ. Ингээд орлого хэрвээ их үргэлжлээд бага байгаад байвал хөрөнгө оруулалтын зарлаас эхлээд танж эхэлдэг. Тэгэхээр сангийн яам бол энэ дээр орлогын гүйцэтгэлтэйгээ уялдуулаад зарлага санхүүжилтийн менежмент хийгээд явж байгаа. Тэгэхээр тодглолын талаар ярих одоохондоо арай болов. Энэ оны эдийн засгийн өсөлтийг бол нэг 7.4% байхаар Монгол улсын засгийн газар тооцоолоод байгаа л да. Гэтэл хэрвээ нүүрсээ бид нар борлуулах чадахгүй, нүүрсээ зарж чадахгүй, нөгөө зарна гэсэн нүүрсээ хэмжээнд хүрч чадахгүй. За нөгөө талаасаа үнийн дүн нь ингээд 40 гаруй хувиар буурсан. Инээсээ цаашаа буураад эрсдэл үүсэх юм бол нөгөө 7.4% эдийн засгийн өсөлт маань бол байхгүй болох, арилах, бүр тэг өврөж орох, эсвэл хасах руу орох ийм эрсдэл рүү орж болзошгүй. Тийм учраас Монгол улсын засгийн газар нүүрснээс энэ үнийн уналтаас үүсэж байгаа алдагдлыг хаанаас хэрхэн нөхөх вэ? Яаж нөхөх вэ гэдэг ийм зүйл яригдж байна. За алтаар нөхөх гэсэн асуулт их олон гарч байгаа шиг байна. Алтаар нөхлөө гэхэд маш хоёр том уурхайг оруулаад алтаар нөхөн хийм эрсдэл байж болох юм а гэж ингэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь эргээд тим хэмжээний алтыг олборлож энэ ондоо багтаагаад борлуулж түүнээсээ нөхөж чадах уу гэдэг бол маш их эргэлзээтэй байгаа юм. Тэгээд ганц төмрийн эдийн засгийн хөгжлийн сайд ганц төмрийн хөдөлгөөрөө бид нар бол энэ төсвийн алдагдлаа нөхчих боломж бололцоо байгаа гэсэн ийм л өөдрөг зүйлийг яриад байна. Тэгин зүйл ба шүү дээ бид нар. Тэгэхээр одоо бид нар 25 онд анхаарах хамгийн чухал зүйл бол нүүрснийхээ экспортыг тоон хэмжээнд дээр анхаарах, нэг хоёрдугаарт бол алтны олборлолтын дээр анхаарал хандуулах гэдэг их ойлгомжтой байна л да. Өөр бидэнд одоо яг экспортлж чадж байгаа зүйл алга учраас бид маш тодорхой зүйлийнхээ араас л явах хэрэгтэй. Тэгэхээр наад экспорт нь л амар. За ер нь бол ковидын нөхцөл байдал бол ихэд хамгийн ойлгомжгүй цаг үеийг авчирсан. Энэний дараа дайны нөхцөл байдал руу шилжсэн. Эндээсээ шууд дөрөнгөө ертөнц гэдэг рүү шилжчихлээ. Дөрөнгөө дэлхий. Дөрөнгөө дэлхий бол бүр ойлгомжгүй болж байна. Тийм учраас харин бид нар ойлгомжтой байх хэрэгтэй. Таны хэлдгээр эдийн засгаас солонгоруулах хүч чадлаа нэмэгдүүлэхээс өөр бидэнд сонголт байхгүй. Бид маш ойлгомжтой 4 жилийнхээ хөтөлбөрийн төлөөл зогсох хэрэгтэй. Хэдхэн сарын өмнө буюу 12 сард л бид нар алдагдaltaгүй төсөв батлаа гэдээ алга дашиж байсан бол өнөөдөр алдагдал нь 3 их 80 руу хүрэх эрсдэлтэй ийм төсөвтэй болцоход сууж байна. Тийм учраас ямар ч байсан төсөв дээр бол тодтгол хийж болзошгүй л гэдэг энэ бол асуулт маань бодиттой болох энэ цаг хугацааны хувьд л тодорхой болж байгаа шүү байна. Ягаад ингэж хэлж ийнэ гэхээр 2024 оны 3 дугаар сарын 14-ний байдлаар тухайн онд нүүрснээс орж ирсэн орлого бол нэг 2 их 80 төгрөг төсвөдөр орж ирж исэн байна. 2 их 80 төгрөг. Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 14-ний байдлаар Монгол улсын төсвөдөр нэг 630 орчим тэрбумын орлого орж ирж байгаа.
2 их найд нь 630-оо буурсан гэсэн үг. Нэгэсэндээ 1.4 их найдаар улсын төсвийн орлого өнгөрсөн оныхоо энэ үетэй харьцуулах юм бол дасалдаад ирчихсэн байж байна. Эн чинь дахиад 3 сарын дараа гэх юм бол яг энэ хэвээрээ явах юм бол 3 их найд руугаа ороод нөгөө төсөв тодтгол хийх эрх зүйн орчин нөхцөл нь бүрдээд ирнэ гэсэн. Тэгэхээр 2025 оны 6 дугаар сард ер нь төсөв тодтгол хийх магадлал тун өндөр байна гэдгийг бол эдийн засгчид тооцоолж гаргаж ирлээ. Энэ дээр ч гэсэн сангийн яамныхан бол бэлтгэлтэй бас тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй байгаа хаа гэсэн найдлага байна. Гэхдээ энэ найдлага маань үнэн үү буюу эсвэл үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Ямар ч байсан сангийн сайдын зүгээс бол одоохондоо тодтгол хийнэ гэж ярихгүй бид нөхцөл байдлаа харна илүү сайжруулах боломжууд юу вэ? Гарц гаргалгаануудаа олно гэсэн зүйлийг ярьж байгаа. За тэгээд хэрвээ төсөв алдагдaltaй болох юм бол өр тавьж төсвийн алдагдлыг нөхгүй байх нь бол хамгийн чухал байгаа. Тэрний оронд зардлаасаа хасах хэрэгцээ хэрэггүй зарлуудыг танах гэдэг юм уу? Ийм зохицуултуудыг хийх хэрэгтэй гэсэн ийм байр суурийг ч гэсэн эдийн засгчид тайлбарлаж байгаа. Нэгэсэндээ өрнөөс өрийн хооронд явахаар бол эргээд манай энэ улсын төсөв эдийн засаг маань бол сөхөрдөг ийм эрсдэлтэй. Тийм учраас үргэлгэн зардлаа багасгах харин бүсээ чангалах хэлбэрлөө бол төсвийн тодтголыг зохион байгуулах нь зөвөө гэсэн ийм байр суурийг илэрхийлэх эдийн засгчид жолон байна. Сэтгүүлч томчийн хөвч гэсэн энэ тал дээр бол бас бодох хэрэгтэй гэдэг энэ зүйлийг хэлмээр байна. Яг тэгэхээр Монгол улсын төсөв бол алдагдлаа өрөөр нөхөхөөр л эргээд нөгөө улам өргөжөөд өрнөөс өрний хооронд өтөндөө баригдсан төсөв болсоор сүүлдээ тэтгэвэр тэтгэмжээ хүртэл тавьж чадахгүй даа хүрэх эрсдлийг саяхан хэдхэн жилийн өмнө бид нар ковидын өмнө үүрчээсэн шүү дээ. 2016-7 оны үед бол эдийн засаг яасан хүнд болж байлаа. Ямар хэцүү байдал руу орж байлаа. Яг л уул уурхайн бүтээгдэхүүнүүд өсөөл тэр үед нь бол сайхан зараал эргээл уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн орлого буурал ихэхэд бол бүсээ чангалахгүйгээр өр тавиад өрөөрөө төсвийнхээ алдагдлыг багасгаал ингэж явсны горыг бол амсаж байсан. Тийм учраас энэ горыг давтаж болохгүй маа. Манай л сүлбэртэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэд орны дараа эргээд уулзцгаая. Тайм хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээ хөтөлбөр дараагийн хөндөж байгаа сэдэв бол инфляц, үнийн өсөлт гэсэн энэ сэдвийг хөндөж байна. Тэгэхээр өнөөдөр инфляц 9.6% байна гэсэн ийм зүйлийг бол статистикийн үндэсний хорооноос мэдээлээд байгаа. Тэгээ энэ эдийн засгийн нөхцөл байдал маань ерөнхийдөө хүндэрж байна. Үнийн өсөлт бол бас энэ инфляцийн өсөлтөөр бол нэлээд хүчтэй нөлөөлж байна гэсэн энэ зүйлийг ярьж байгаа. Тэгээд энэ инфляц өсөхөд бол мэдээж хэрэг эрчим хүчний үнийн өсөлт нөлөөлсөн. Эрчим хүчний үнийн өсөлтөөр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтүүд нөлөөлсөн. Ялангуяа дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үн бол бас яг энэ эрчим хүчний үнийг дагаад өссөн байж байгаа. За нөгөө талаас нь бас махны үн бол энэ хаврын дачиг цаг дээр бол өсдөг. Тэгээд энэ дагуу бол махны үн өссөн. Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулах юм бол илүү өндөр өсөд явчихсан ийм зүйл байж байна. Тэгээд Монгол банкны хувь зүгээс мөнгөний бодлогыг батлахдаа бол 6% дээр инфляцийг барина гэсэн ийм төсөөлтөөр 2025 оны мөнгөний бодлого баталж байсан. Гэвч мөнгөний бодлого батлагдсанаас хойш өнөөдөр 9.6 болж өсчөөд байна. 2 дугаар сарын байдлаар инфляцийн түвшин 9.6% хүрч банкны зорилтоос давсан байгаа даа. За үүнд бол одоо бас гол нөлөөтэй бараа бүтээгдэхүүнүүдийг аваад үзэх юм бол хүнсний бараа бүтээгдэхүүн ялангуяа дотоодоос одоо бид нар 90-с дээш хувь гэж хангаждаг ярьдаг гурилан бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүний хувьд бас үнийн өсөлт ажиглагдаад байгаа нь бас нэлээд том нөлөөтэй байгаа даа. За үүн дотор нь нэлээд дэлгэрэнгүй ярих юм бол одоо махан бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт бол ерөөсөө сүүлийн 3 жилийн турш нэлээд өндөр өсөлттэй байлаа. За энд байгаа шалтгаануудыг дурдах юм бол таны түрүүн хэлсэн өвлжилтийн нөхцөл байдал өнгөрсөн одоо 23-24 онуудад нэлээд өвлжилт хаваржилт хүндэрч их хэмжээний малын хоригдол бий болж за тухайлбал өнгөрсөн онд гэхэд бид нар малын зөв бус том малын хоригдол 9.4 сая хүрсэн тийм тоо мэдээлэлтэй байгаа тийм. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас махны нийлүүлэлтээр доголдол үүсэх. За үүнийгээ дагаад бас үн өсөх гэсэн юм асуудлууд үүсэж байна. За үүний одоо тод идэрлэл нь өнөөдрийн байдлаар одоо яг гол махнууд болох нөгөө хойно үхрийн махнуудыг аваад үзэх юм бол бараг 20% хүрсэн юм өндөр өсөлттэй явж байна. Энэ эргээд бас нөгөө хүнсний бүтээгдэхүүн за дан ганц мах үсгүүгээр махан бүтээгдэхүүн өсөх. За нийтийн хоолны үйлчлэгээ өсөх гэдэг юм уу эдгээр одоо ийм нөлөөллүүдийг үзүүлээд явж байгаа нь бас нэг талаас энэ байгаль одоо цаг уурын таагүй нөхцөл байдал нь эргээд бас инфляц дээр үнийн өсөлтөөр бас нөлөөлдөг гэдэг бас нэг юм том шалтгаан болж бас ингэж орж ирж байна. Инфляц 9.6% гэж албаныхан хэлж байгаа. Гэхдээ яг зах зээл дээр бол эн чинь 10 гаруй хувьтай байгаа юм биш үү гэсэн
ийм таамгийг дэвшүүлэх эдийн засгчд байна. Нөгөө талаас нь бол энэ инфляцийн түвшин бол нэг 15 руу ойртсон юм биш үү гэсэн ийм зүйлийг энэ үнийн өсөлттэй холбоотойгоор ярих иргэд ч гэсэн байна. Ягаад тэгэхээр махны үнэ л бол тэнгид гарчлаа. Зарим зах дээр үхрийн мах килограмм 28 мянган төгрөг болцсон байх жишээтэй. Хүчил шонхор зах дээр 19-оос 21 мянган төгрөгийн хэмжээнд бол энэ мах худалдаалагдаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бол аажим өдөр тутам цаг минутаар бараг өсөж байна. Эргээд иргэдийн авж байгаа амжиргааны цалин мөнгө нь бол хаанач хүрэлцэхгүй нөхцөл байдал руу бид нар л явчлаа л да. Тийм учраас энэ инфляц бол өсгөөс өөр аргагүй нөхцөл байдал руу орчлоо л гэдэг энэ зүйл харагдаад байгаа юм. Тэгэд хамгийн сүүлд бол 10 орчим улсад бол махыг экспортлноо бид нар ингээд зарнаа л гэдэг энэ зүйл ярьсан. За үүнтэй холбоотойгоор юм уу? Эсвэл нөгөө нөөцийн мах нь гараад махны үнийг доктортой барьнаа л гэж хэлсэн. Гэтэл энэ нь үйлчлэхгүй байгаа мó. Ямар шалтгаанаар юм бэ гэдээ ингэхээр бол мах бол ховор байна. Махны эрэлт хэрэгцээ их байна. Гэтэл ингээд цагаан сарын дараа бол 19-20 мянга руу хүрж байгаа нь бол эргээд инфляцийг бол хоёр оронтой тоо руу оруулах ийм эрсдлийг үүсгэж байна гэж. Өнөөдөр мах бол 19-оос 30 мянган хооронд байна л да. Энэ махны үнийн өсөлтийн инфляц бол одоо удахгүй нэг хэдхэн хоногийн дараа бол бодит дүрээрээ гарч ирээд 10 гаруй 11% руу 12% руу албаны инфляц ороод ирэх ийм эрсдэлтэй байна гэдэг энэ зүйлийг ч гэсэн тооцож үзэж байгаа маа. Тэгээд ямар ч сан махны үн ямар байгааг манай сурвалжлагч Анарын бэлтгэснээр тав хүндээ танилцуулъя. Өсөлтөгч нь бага л байсан шүү дээ. Ер нь бага л байсан шүү дээ. Цагаан сарын дараанаас. Одоо ч бага л байна шүү дээ. Иймэрхүү хөнгөөл шүү дээ. 19,500 та 20 мөртэй л байна да. Шинэ мах ирж байгаа бага хэмжээгээр. Тэгэл дандаа зойрны мах л байна да. За одоохондоо их сүртэй ихэнхээр наваад байдаг юм алгал байна. Багаар нь л авч байна дөө. Ямар ч хөнгөлөх шүү дээ. Одоо нэг 13 мянгаар л авч шүү дээ. Хэлийн. Өхрийн 21 мянгаар гэж энэ нь үндсэндээ үн жоох өндөр юм шиг шүү дээ. За иргэдийн худалдаа авах чадвар бол одоо ер нь хэцүү л байгаа да. Тэгээд одоо махны өндөр болохоор одоо улсуудын байгаа байд дээр энэ одоо судар муутаад байх шүү дээ. Цагаан сарын өмнөөс нэмэгдсэн байна уу? Одоо чи өхрийн мах 21 мянга л гэж шүү дээ. Тий. Одоо 13. Мах бол цаашдаа үнэн нь буурах магадлал бага гэдэг ийм зүйлийг худалдаачид хэлж байна. Гэхдээ мэдээж хэрэг махны үн бол бууртал бол нэг сар гаруй хугацаа бол байгаа. 4 сардаа бол нэлээд өсөлт ажиглагдах бах. 5 сараас махны үн тодорхой хэмжээнд буураад наадмын наах нь бол бас бодит үн рүүгээ ордгоо гэсэн ийм ерөнхий дүрслэл бол энэ зах зээл дээр бол оршин тогтнод удаж байгаа. Тийм учраас хүмүүсийн эзэжний цаг дуустдаг, махны хэрэгцээ ихсдэг, мах худалдан авах сонирхлууд ихсдэг. За нөгөө талаас яг гадагшаага борлуулах тийм сувгууд нээгдэж эхэлдэг. Энтэй холбоотойгоор зарим ченжүүд махыг бөөндөж авдаг. Үүнээс болж үн тодорхой хэмжээгээр өсдөг гэдэг. Ингээд хараад үзэх юм бол нэг махны үн бол яхахгүй өсөх нь байна. За махны үн өссөнтэй холбоотойгоор бусад бараа бүтээгдэхүүнүүдийн дагаад өсөх ийм эрсдлүүч үүсэж байгаа нөхцөл байдал байна. За нөгөө захиргааны дулааны үнийг бол бас нэмсэн асуудлыг эргэж харна гэж ингээд засгийн газар ярьж байгаа. Гэхдээ одоогор бол эргэж хараад яг шийдвэрлсэн ийм зүйл тодорхой хэмжээнд болоогүй байна. Тийм учраас бол үүний өсөлтийн дээр бол энэ хазар болох уугүй юу гэдэг эргэлзээтэй байна. Нөгөө талаасаа захиргааны үн нэмсэнтэй зэрэгцээд өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үн өсчихсөн. Энэ үн одоо жишээ нь захиргааны үнийн өсөлт буурлаа гэхэд эргээд буурах уугүй юу гэдэг асуултын тэмдэг. Яг гэвэл буурдаггүй. Монгол улсад бол хизээч ийм буурж исэн тохиолдол бараг байхгүй гэж ингээ хэлчихэд болох юм а. Тийм учраас энэ эрсдлүүд бол бий боллоо гэдгийг хэлэх хэрэгтэй. Ингээд бол ямар ч хэлсэн инфляц бол 9.6% төвн өнөөдрийн байдлаар маргааш бол 10 гаруй хувьтай болох эрсдэл бидний өмнө байна. Үзэгч та бүхэндээ 7 хоногийн онцлог үйл явдлуудыг хүргэдэг анализ томчин хөтөлбөр хүрлээ. Эх 7 хоногт энэ цагтаа уулзлаа. Баяртай үзэгчтэй.